сайн байцгаана уу гэх мэнд сонсогчдоо. Өнөөдөр манай подкастын шинэ дугаар эхлэх болон гэсэн юм аа. За өглөөний мэнд билгэнэ. Сайхан амарсан уу? Сайхан. Өглөөний мэнд. За өнөөдөр манай дугаарт манай ProCraft engineer designer билгэнэ оролцож байгаа. За билгэнэ өөрийгөө тавчхан танилцуулчихгүй сонсогчдоо. Бас зарим мэдж байгаа хтэй. Зарим мэдж байгаа хөө. За нөө билгүүний гэдгийг ProCraft дизайны агентлагт гараад би ч нэг анх 7 сард орж ирсэн. Тэгээд яг чиглэлдээ нэг 2 сарын 15 чиглэлдээ тэгээд тэрнээс хойш junior UX UI дизайнер ажиллаж байгаа. 20 оны 7 сард орж ирсэн юм тий. Тэгээд дадлын журмаар орж агаад тэгж жагаад turn гэж орж байгаа junior болоод тэгээд чиглэлдээ явж байгаа байхгүй. За өнөөдөр бид хоёр ямар сэдвийн дагуу ярих гэж байгаа вэ гэхээр өмнөх сэдвүүдээс минь яриа жоох ялгаатай байгаа. За манай өмнөх подкастууд сонсч ирсэн хүмүүс байгаа бол бид нэр ихэнхдээ дизайны талаар илүү төлөвлөгөө ярьж явдаг байсан. За өнөөдөр болохоор илүү нөгөө залуу дизайн руу чиглэж байгаа. Өөрсдөө талаар хэрхэн одоо тий дизайнер болоход анх ямар байсан бэ? Ямар зүйлүүдийг давж гарах, ямар төсөөлтөй байсан, хэрэг үр байсан тийм зүйлсүүдийг хөндөж ярих гэж байгаа. За ер нь бол сэдвэн юм гэвэл за билгүүнийгийн түүхийг хамтдаа сонсцгоо ч юм тий. За ойрт ажил ихтэй юм гайгүй юу? Ажил ихтэй нөө. Сүүлийн 2 сар багтсарчвал нэлээд ажилттай ажиллажлаа. Тэгээд ачаалын дуурайг бол бас ажилттай л байна. Хичээлтэй л. За хоёлаа яруу шууд дөрөвөө ороод асуултууд явчих тий. За ер нь хоёлаа зүгээр л эхлээд энгийнээс эхлээд явъя. Билгүүний анх ер нь яагаад UX UI сонирхох болов тэр түүхээсээ бидэнд хуваалцаач. Яагаад энэ филдийг сонгосон бэ гэдэг талаар хоёлаа ярилцъя. Сарай гэж санаад явж уртух хэрэгтэй л болсон л та. За зүгээр. Нөгөө пандемик анхны пандемик эхлэхээс өмнө буюу одоо 20 оны 1 сар харьцаа. Онлайн хичээл ордог гэсэн шүү дээ. Хичээл сургууль өдөр онлайнаар үед. Тэгээд би тухайд яг нөгөө зүгээр нэг хувийн сургууль сурдаг гэсэн байхгүй. Тэгээд тэр суулын сургалтын жоон таасагдаагүй ч юм уу онлайн хичээлээ зааж чадахгүй би өөрөө сууж чадахгүй ч гэсэн юм уу гэдэг ерөөсөө онлайн хичээлээ тоог болохгүй би өөрөө. Тэгээд харин тийм нөгөө 2020 оны 1 сард нөгөө пандемик глобал пандемик болсон шүү дээ. Тийм. Яг тэр үеэр нөгөө би оюутан байхгүй байсан. Тэгээд нөгөө онлайн хичээл дээр ороод ахад надад аюу тийм таалагддаг үлдээ нөгөө яг ч юм сурч чадахгүй. Багш нарын жишээлхтэй заахгүй байгаа юм шиг би өөрөө сурахгүй байгаа юм шиг нэг тийм сонирн байдалтай байлаа. Тэгээд ингэж одоо жоох муугаар ингэж зүйлхтэд сууж хаар гээд нөгөө трендинг одоо дэлхийд дээр тийм алж байгаа мэрэгжлүүд юу байна гэж тайсан баггүй. Тэгээд ерөөсөө нэг л мэрэгжил аюул татагдаад байсан. Тэр нь болохоор developer гэдэг мэрэгжил хөгжүүлэгч гэдэг мэрэгжил баггүй. Веб хэрэглэлтэй би яг тийч болохгүй юм бэ? Би яг өөрөө сурч болохгүй юм бэ гэж бодоод харин одоо яг пандемик эхлэх үед онлайн курсууд авч эхэлж байгаа байхгүй яг зүгээр оюутны хичээлээ хийхгүй зүгээр тийм онлайн курс аваад developer хичээл сурж байгаа гэсэн байхгүй. За тэгээд нэг хамгийн basic төвшнөөс эхлээд явахаар HTML, CSS эхлээд үзэж эхэлж байгаа. Тэгээд нэг сараас 2 сар хүртэл ингээд ясууч байгаа байхгүй курсууд үзээд хичээлүүд үзээд явчихсан чинь UX UI гэдэг тийм нэршил яваа. Одоо UX UI нэг төрөмжтэй тийм скиллтэй байх нь
сайн хөгжүүлж болох төсөл байна гэж байгаа байхгүй. Яг хамгийн амт нь UX гэдэг чинь term-ыг болохоор код бичих гэж оролдож байгааг сонсч ирсэн. Бид за баазсан юм хөө юм байна. User experience гэж юм байна. Google-ийн тодорхойлолт байж байгаа. Зун болоод өөрөнд нэг жоохон мэдж байгаа мэдлэг гэдэг тавлага хийя. Тэгээ алтан дагалгад орчин жоохон баталгаажуулаад тэг боломжтой авчирч ажиллая. Гэсэн зорилготой байсан л да. Жоохон хэлтэй одоо код бичих, веб хийх хэрэгэл. Тэгээд нэг газар татгаар байгаа. Тэгээд тэр нэг сар яг ингэж фронтыг төвчүүлэх чинь гэдэг чинь баталгааж байгаа байхгүй. Гэсэн чинь болдог. Ерөөсөн яг хүсчихсэн юм бас биш байна. Код гэдэг чинь тийм юм биш. Ерөөсөө тийм хүсэлсэн хөл төрхөөс нь одоо пенсн гэдэг юм шиг тийм. Тэгээд тэгж явах асуудалтай байж байгаа. Тэгээд нэг сар дадлаа ингэж болоод ажилласан чинь ингээд Facebook үлдэх байхгүй. Тэгээд бодлоо тусч. За юу их вэ? Procraft agency гин одоо юу авч байна? Шинэ дадлагшиж авч байна гэдэг пост орчихсон байхгүй. Тэгээд хэл тараад орчихсон. Тэгээд трийг нөгөө эргэж санаад Procraft agency гэж нөгөө нэрийг хайжуулж чадахгүй. Яаж ч нэг тийм пост хийсэн байна. Монголын тэмрэлтийн UX UI design agency байна гэж санагдсан. Нэрээс авахгүй байж байгаа. Групп гэдэг байхгүй. Монголын UX UI design гэдэг групп гэдэг. Чарсан чинь нөгөө Procraft agency гэдэг гэдэг аюу азтай. Бид уусаа Procraft групптэй. Тэгээд хойд яг хайж болж байгаа. Procraft agency page руу чатлаад дадлага авчихсан. Миний хийсэн зүйлийг хацаар нэг трипл шатрахгүй нэг одоо портфолио. Болоо гэж тэ. Гэсэн чи айгуу маш төвлөж байгаа. За чи маргаж өдрөө. Тэгээд ялсан дөрөв үзье гэсэн байна. Тэгээд маргаж очиод залгагчтай ирсэн төрж байгаа. Тэгээс практикчсан байна. Тэгээд ер нь бол тийм тэгээд яг нөгөө ах Procraft-ийн одоо тухайн үед шинэ хүмүүс байгаа шүү дээ. Хэлцүүд ингээл өөр өсөн л та. Өөр тийм өөр байд мэдэрх байл те. Тийм дизайнеруудын байд үнэртэй ажиллаа. Ерөнхийдөө нэг асуултанд нь одоо хариул. Яг UX UI гэдэг нэрхээс сонгоё гэж юусэн сонгоогүй тийм. Нүний л одоо юу гэдэг цаг хугацааны үед ингэж процессийнхаа дагуу явж байгаа л яг ингэж өөрт таардаг болоод одоо юу гэдэг урсгалаараа явж байгаа гэх юм уу те айгүй азтай ч гэх юм уу гэд сонгоцсон мэржлэхгүй. Одоо айгүй мэржлийн бахтар айгүй анхаарал тэр нэлээд seriously одоо хийж байгаа ажлаа хүлээж авах хэрэгтэй. Тэгээд ер нь бол зүгээр дадлах гэж явж байгаа л айгүй том зүйлийг бариад авсан л хэлж болно. Тэгэхээр анх бол код бичиж сураад хөгжүүлж болохгүй явж исэн ханаа шүү дээ. Тэгсэн чинь дадлагын хийж үзсэн байна. Код бичдэг фронтенд хөгжүүлэгчээр орсон гэж юм тийм нэг газар. Тэгээ тэр ерөөсөө болоогүй. Тэгээд анх Procraft-д ороод арай өөр байсан гэлээ шүү дээ. Ямар төсөөлтөй байж байгаад яг юу нь өөр санагдсан бэ? Харин би зүгээр өмнө яг юм officially одоо стартап ч юм уу корпорац ч юм те тийм ажил бол яг хийж байгаагүй л те оюутны ширээнээс шууд одоо full time jobтай болцсон хүүхдэлтэй. Яг юу нөөр гэдэг одоо миний өмнө хийжсэн тэр ганц хоёр жижиг ажлууд байгаа шүү дээ. Одоо 100 хийдэг ажил те. Тэрдэртэй харьцуулахад шал өөр мэрэгжил мэдээж уусаа obviously айгүй тийм official тэг бүх юм гэж нэг толгоогоор явдаг одоо сэтгэж явдаг тийм ажил байсан. Тэгээд айгүйх дурлж ирсэн л таахаа бол айгүй таалагдав. Яг миний одоо хувийн experience үүртэй одоо өмнө хийжсэн чинь тийм
цифр оюун ухааны биш те одоо тийм жоо физикли ажлууд байсан л да. Тийм учраас айгүй шинэ experience болоо. Тэгээ явж ирсэн гэсэн л. Тэгээ ерөнхийдөө бас л тэгсэн ч гэлээ ер нь бусад стартапуудаас бас л өөр л санагддаг л та. Одоо стартап бол өөрийн гэсэн vibe-тай, өөрийн гэсэн соёлтой байгаа шүү дээ. Programming гэдэг арай илүү тийм ambitious те одоо тийм хурж болох үе зорилготой нэлээд challenging гэхдээ амар гоё тийм шар малтсан зорилготой байдаг. Тэр нэг өөр. Тэгээд тийм айгуу тийм юм чинь одоо ч бид нар тэгэл баг гэр бүлийн гишүүдчил байдаг. Тэгээд ер нь нэг тийм vibe нэг тийм амар хүсэдсэн vibe ал авч чадж байгаа юм шиг байдаг шүү. Өөр бид нэг гоё гараад үргэлжсэн. Маш гоё өөр. Илгүүнээ юу яаж исэн вэ? Анхны төслүүд нь ямар төслөөсөн бэ? Урт ган хурж ирж хагаад тэр үед ер нь хэр санагдчихваа. Ер нь нэг тийм сэтгэлээ овалцаж. Тийм анхны төсөл аягүй хэцүүсэн. Нөгөө бид нар чинь гол үйлчлэг чинь нөгөө дизайн спринт гэдэг үйлчлэг байгаа програмтай. Тэгээд одоо миний анхны төсөл одоо тэр хамгийн анхны дизайн спринт багхгүй яг энэ official. Тэрээс мөн зөвхөн програмт ороод юу хийсэн гэхээр зөвхөн портфолио дизайн, social дизайн гэдэг тийм бага хэмжээний зүйл хийжсэн бол яг дизайн спринт хамгийн анхны одоо өөрөө орж байгаа дизайн спринт бол амар тийм challenging төсөл бичлэгүүд төсөлтэй одоо тийм айгүй хэцүү байсан. Яваач мэдгүй шүү дээ бичдэг. Тэгээ нөгөө бид нар өөр нэг тийм стартап бас тийм юу гэсэн яг анхны төсөл дизайн спринт үйлчлэг гэж үзсэн. Тэгээд тэр төсөл дээр нөгөө туршилтын загваруудыг мэдхгүй одоо дизайн thinking гэж юу юм бэ гэдэг мэдхгүй. User test хэрхэн авах юм мэдхгүй. Тэгээд хүн шинэ авахгүй тэгэл өөрөө strategy гэж сурах гэдэг. Тэгээд бүх зүйл шинэ болохоор айгуу тийм сурах айгуу зүйл ихтэй. Энд бол сурах зүйлээс хамгийн хэцүү. Тэгээд яг хангалттай хэмжээнд бол яг тухайн үедээ сурч чадаагүй гэж санагддаг л та. Яг амар шинэ ойлголтууд концептуудыг маш хурдан сурах шаардлагатай байсан. Гэсэн хэдий ч амар одоо ингэж харахад бол амар тийм юу байгаа. Бүх деталь одоо тухайн төслийн бүх деталлуудыг санаж чадж байгаа байхгүй яг ч юм ингээд чаленжиг болсон болохоор тэр юм уу анхны тэмдэг гоё official design sprint гэсэн болохоор тэр юм бүх деталь санаж байгаа. Тэгээ нөгөө emotionally надаа юу хэлсэн гэхээр тийм нэг орон зориг үлчсэн байхгүй. Одоо ингээд тухайн анхны төслийн одоо процесс нэг юм сөрөн болчихсон. Их тийм бүтлгүүт гэж байгаа юм шиг заяа тийм. Одоо юу гэдэг дизайн спринт өмнө болж байгаагүй юм шүү дээ. Worst design sprint байлаа гэж манай цогтойх нь хэлээ л дээ. Бид нар чинь ингээл тилтрэл. Ба юу юм буруу ч юм. Энэ миний нэг анхны спринт болохоор би буруу ч гэж өөрөө үзсэн л дээ. Амар тийм ингээл тилтний процесс байсан чинь нөгөө туршилтын загвар маань батлаад user test маань дэж өгдөөд яваад хамгийн сүүлд ингэж том болгоо гой тусч байгаа юм л та. Тэр үед өөч ямар гол процесс бэ те. Хичнээн одоо хөтлөөт нэгж байдаг юм байна бизнес спринт. Хичнээн хэцүү байсан ч гэсэн ингээд сүүлийн үр дүн ингэж үргэлж амжилттай болд юм байна. Тэгээд аюух тийм уран зориг авч байгаа байхгүй. Болдог бүтдэг юм хийгээд байгаа юм шиг санагдчихсан. Тэгээд одоо яг нэг үгээр базаж хэлэх юм бол хийсэл аюу тийм memorable байсан. Одоо тийм ой тоонд аюусан хадгалагдаж үлдсэн. Тэгээ гоё гэж хэлэхгүй нэлээ муухай л байсан л та experience юм. Одоо хүртэл бодгож байгаа айдаг. Тэ нөгөө design sprint гэдэг тухайн яг үйлчлэгээ одоо тэр тухайн философи биш үү design thinking дээр ингэ суурьж харж байгаа тухайн үйлчлэгээ аюус ой тоонд үлдсэн байна. Тийм нэлээ struggle challenging төсөлсөн да. Зөв. Бас л сонсон чи ямар хаар сонсогдож байна. Гэтэл одоо ингэж давж гарсан байна шүү дээ тэр үед.
Тэгээд struggle-таад тэгээд field gauge байгаа юм шиг мэдрэмж авал experience нь тиймээсэн ч гэсэн. Тэр үед ингээл нэг ямар ч нэг зүйл төсөлч юм уу тий ажил үү тий дизайны ажил юу ч хийж исэн нэг хүнд нэг юм бодол төрдөг штеп. Яа би ч өстө болоогүй юм байна да. Гэлдээ нэг баблаас л гараад идэг юм шиг санагдаад идэг. Тийм яг мөчийг хизээ авч яваа. Саяны анхны төсөл дээр авч ирсэн үү? Тэрнээс ч өмнө портфолио хийж явахдаа ч юм уу тий мэдэрч юу? Юу байнга л авчих шүү дээ. Нэр ерөөслөө одоо хамгийн хэцүү төсөл хамгийн нэг сүүлдээс төсөл байхгүй юу? Ямар ч ажил. Тэгээд нөгөө төсөл болгоноор айгүй гэмшин шинэ юм сурч байгаа. Тэгээд амар өөрийгөө дутуу байна гэдгийг байн мэдэрдэг. Гэтэ амар гоё гэсэн үг шүү дээ. Бодох юм байхгүй. Яг үнэ. Айгүй гоё. Тэгээд тийм. Ер нь байнга л тийм болоог байна даа гэсэн хэлбэртэй. Тэгээд өөрийгөө чамлалаа л гэдэг. Тэгээд чамлахын ирээр л сажиж байгаа юм шиг байна. Тийм л байдаг. Хоёлаа Warcraft-аас өмнөх бэлгүүний үе рүү жоохон буцъя. За тэр үед 10 жилдээ ер нь ямар хүүхэд байваа? Ямар сонирхолтой хоббитэй хүүхэд байсан бэ? Энэ талаар бас нэг сонирхолтой санагдлаа. Би ч одоо хинэнд одоо ингэж байгаа. 10 жил мэл ийм байсан гэж ярьж байгаа юм. Тийм үү? Оо яах вэ? Амар чимхий introvert гэж тарган хүүхдэлээ да. Чи тарган байсан гэж юу ямар итгэмээр байна? Би ч амар тарган байсан. Тэгээд чи амар л introvert байсан. Нэг хоёр хүн сайн найзтай 10 жилдээ. Тэгээд өөр хүнтэй ч баг харьцахгүй. Юу охин тий тийм юусэн байхгүй шүү. Тэгэл ганц хоёр хичээл айгуу сайн. Одоо англи хэл уран зохиол дээр сайн. Математик дээр юм уу? Тэгээ бусдын дээр нь дундчилж ингээ алтан дундаж л уутсан даа. Тэгээ нэг дүн нь татах гэж нөгөө дүн доош ирэх гэж байгаа юм шиг тийм нэг тийм алтан дундаж нэг тийм голоор л хийдэг. Хэцүү байсан. Childhood төсөлтэй struggle. Сүүлд 10 жилдээ бол тийм хичмэх өгөөд байсан гэдээ ярьж штэ уран зохиол хичээлдээ дуртай гэдэг ч юм уу. Тийм байж байгаа. Их сургуульд тэр миний санаж агаар зүг бол сэтгэл судлаач мэргэжлэр сурч ирсэн тий. Үгүй штэ. Биш. За очлоо андуурчлаа. Англи хэл судлал байсан билүү? Тэг английн багшаар сурч ирсэн. Тийм. Тэгээд уулын бакалаврын диплом английн багшаар төгсчих юм бол хэл судлаач, хэл шинжлэгч болъё гэж бодож байсан. Тэгээд үгүй. Тийм дээд оюутан бол айгу өөрчлөгдсөн л дөө яах юм. Одоо нэг тийм арай 10 жилийн одоо нэг community чинь жоохон тийм юм шүү дээ. Traditional community одоо юу гэдэг одоо тийм социалист тийм баггүй. Тийм яг тийм. Тэгээ би ч нэг алаахтай байдаг. Алаахын 10 жил бас тийм хойдоо бас хайр байлаа. Тэгээд нэг оюутан болсон ч арай нэг тийм либерал арчилсан коммунист л орчих واخхой. Тэгээ яг хөө тэгэл нэлээ өөргөө ивдсэн тийм манжлууд байсан оюутан болоод эхний нэг хоёр курсээр л амар энэ амбицтай дэлхийг эргүүлчих гэж үздэг л хөлтэй. Сошиал амир хэрэгтэй. Хичээлтээс гайгүй. Тэгэл тийм л хөтөлөө да. Эхлээд англи хэлний багш мэргэжлэр сурч байгаа. Дараа нь девелопер болъё гэж нэг үзээ тий. Тэгээд явж аваад одоо дизайн хийгээ сууж байгаа. Дизайнер болцсон гэхээр
бас яг энэ гурвын дунд бас холбоод байгаа зүйл байна гэж би харж байгаа болохоор л ингэ асууад байгаа юм л да. Ер нь бол англи хэл бол бүхэнд хэрэгтэй. Маш чухал. Энд чи одоо хүний хөл гэсэн үг шүү дээ. Бараг хэлтэй бол үлдээ гэдэг. Тэр чигээр манай дизайны мэргэжил бас нөгөө хэлний чадварыг шаарддаг гэж би хардаг. Биш бараг бүхэн л хийж хэлэх бах тийм. Англи хэл угаасаа л одоо foundation дээр суур скил болчихлоо шүү дээ. Хаач утсан англи хэл бол хэцүү. Хөгжүүлэгч бай, одоо дизайнерч бай. За маркетерч бай. Одоо юу гэдэг нэг тийм арай дижитал ертөнцтэй арай илүү харьцдаг хүмүүс угаасаа л англи хэл бол уусаа явахгүй одоо. Тэгээд ерөөсөө key point нь ерөөсөө л яагаад хүн бол англи хэлийг хэлээд байгаа бэ гэхээр англи хэл дотор ч одоо англи хэлтэй болсноор ингэж эрхчлөө нэгж байгаа байхгүй юу? Мэдээлэл чөлөөтэй авах. Мэдээлэл гэдэг чинь мэдлэгтэй болно. Мэдлэг гэдэг чинь цэцэн ухаантай болно гэж. Цэцэн ухаантай гэдэг чинь мэргэжлийн болно. Тэгэхээр яг энэ холбоос хөтөлбөрийн хувьд бол угаасаа англи хэл хамгийн эхлээд одоо ямар ч мэргэжилтэй болох гэсэн хамгийн түрүүнд англи хэлээс сурах хэрэгтэй. Одоо бүр зөвхөн дижитал ертөнцийн биш одоо хуульч имч одоо ирээдүйдээ магадгүй яаж явсхийг мэдэхгүй тиймээс эртнээс англи хэлийг маш сайн сурах хэрэгтэй. Тэгээ нөгөө энэ зөвхөн одоо өөр хэл сурна гэдэг чинь одоо өөр зүгэллийг одоо өөр өнцгөөс харж цэцгэж сурна гэсэн үг байхгүй. Одоо жишээ нь яг юм нөгөө лингвистикли одоо хэл шинжилгээний хувьд одоо монголчуудын одоо ярьж байгаа өгүүлбэр зүүн бүтцэн сэтгүүд нөлөөлдөг байхгүй. Тэрнтэй адилхан англиар ярьж байгаа тэр өгүүлбэр зүүн бүтцэн яг хүн хэрхэн сэтгэх юм бэ гэдэг нь аягүй нөлөөлөх гэсэн. Жишээ нь монгол хэл бол би тэгж явах гэж юм. Тэгээ эзэн би яваад обжектив нь яваад нөгөө үйл үг нь явдаг. Англи хэл бол эзэн би нь яваад үйл үг нь яваад обжектив нь явдаг. Тэгэхээр ямар ч юм дээр эхлээд монголчуудыг одоо сэтгэхээр эхлээд өөрийгөө авч үзье. Дараа нь хүрэх зорилгоо бодоод айгүй том зорилго ботчдаг одоо би баяжнаа ч гэдэг. Гэсэн мөртлөө хамгийн сүүлд ингээд үйлдэлээ бодоод байхгүй. Тэгээ жоохон алдаатай. Тэгээд тэр нөгөө амар олон одоо тийм байр машинтай болох гэсэн хүсэлтэд мөрөөдлөө залуучууд байгаа мөртлөө хэрхэн яаж хийхээ бодоогүй тийм залуучууд байгаа гэсэн үг л дээ. Монголд гэдэг. Тэр англи хэлээр эсвэргээрээ би нэг зүйлд хүрэх ёстой. Би яаж хүрэхээ мэдчихээн. Тэгээ хамгийн сүүлд юунд хүрэхээ ингэ бодоод байгаа байхгүй. Гэх мэдчлэн ингэ нэг хэл сурснаар ингээд өөр тийм майндсетээр одоо өөр аргаар ингэж сэтгэж сурна гэсэн үг л дээ. Тийм учраас одоо англи хэлийг бол амар сурах хэрэгтэй. Уусаа англи хэл одоо номер 1 хэл болчихлоо шүү дээ. Глобалли. Одоо хаач утсан англи хэлийг ямар нэгэн байдлаар нөгөө нь респонд гэж чадна те хариулт өгч. Тийм учраас англи хэлийг уусаа сурах хэрэгтэй. Түрүүний яг гоё үг хэллээ шүү дээ. Мэдээллийн эрх чөлөөнд хүрч чадна гэдэг. Тийм. Гэтэ ямагт бол мэдээж монгол хэл бол нэгт гэж би боддог. Мэдээж нөгөө дэлхий дээр байгаа 200 улсын хамгийн гоё хэл гэж бол хэлэхгүй ч гэсэн монгол хүний хувьд монгол хэл бол хамгийн нэгт сурах хэрэгтэй гэж боддог. Эхлээд бүгдээрээ сайхан монгол хэлээ маш сайн сураад хоёрдугаарт нь өөр гадны хэлтэй. Ялангуяа англи хэлийг сурах дизайны мэргэжлэр цаашаа гүнзгийрэх ямар ч мэргэжлэр юм цаашд явхад бол англи хэл дээр л бүх зүйл байгаа гэдэг талаас нь ярьж байгаа. Би дахин нэг хэлье. Мэдээж монгол хэл бас нэгчүү. Тэгээ бас энэ яг амар эмзэг сэдвэлтэй гэх. Тэгээд эхлээ мэдээж сурах нь чухал. Тэгээд цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бүх зүйл англи байхад болно. Тэгээд одоо жишээ нь Орос аягүй доминант болоод тэгээ бүх зүйл орсоор ингэ ярьдаг болчвол чи хичнээн англитэй байгаад бас тухайн үед ч юм хэрэггүй болчих шүү дээ. Тэр эндээс нөгөө майндсет нь одоо тийм авч болох зүйл нь юу гэхээр дэлхий ямар одоо яаж ч хувьсан өөрчлөгдсөн бай. Ямар ч болсон бай. Тэнд тасн зохицох чадварыг л сураарай гэсэн үг байхгүй. Зөвхөн англи хэлж биш юм л те. Ямар ч хэлээр ярьдаг болсон тэр тухайн хэлийг ингээм амархан сурдаг тийм скиллтэй болчаарай. Яг үнэ хэлж үү те. Одоо нэг л өдөр ингээл амар гайхамшиг тохиолдол бүгдээр нь агаараар ш одоо нэг өөр юмар явсгалаад амьдэрдэг болов бид нэр тасн зохицох шаардлага болчих шүү дээ те.
заавал бас нэг зохицох шаардлагатай болчихно. Тэгэхээр яг тэрнтэй адилхан одоо ямар нэгэн хэлийг одоо доминант байгаа англи хэлийг жишээ авахд бол яг амьсгалж байгаа агаар мэтэр гэж айгүй тийм кэрлж сурах хэрэгтэй байхгүй. Тэгээ ямар ч хэлийг ингэж сурч чадах скиллтэй болох нь л хандж байна гэсэн. Яг үнэ. Чинь зөвхөн хэлээр ярихгүй те. Дизайн дээр ярихад нөгөө зөвхөн мобайл ап хийгээ сурах биш. Ямар ч платформ хийх чадвартай болох нь ч болохгүй те. Би бас нэг зүйл асуумаар байна л да. Одоо анх ингээл мэдээж хөгжүүлэлт хийгээд явж исэн чинь UX UI ч юм уу те тэр дизайн тал руугаа дизайн гэдэг ч юм шал өөр ойлголт байдаг шүү дээ. Хүн болгон дизайнер болж бас чаддгүй ч үе байдаг. Өөрөө чадна гэж бодвол чаддаг ч бас үе байгаа гэдэг шиг. Тэгээд миний хэлэх гээд байгаа санаа нь юу гэхээр дизайн бол илүү нөгөө бас хүнээс их гоо зүй мэдрэмж гэдэг юм те. Тийм зүйлс бас давхар шаардаад байдаг. UX UI дизайнер гэдэг гарааг эхэлж байхад ямар нэгэн айдас байв уу гэдэг юм уу те? Ер нь ямар нэгэн айдас байв уу? Айдас байв шүү дээ. Төлөвч хийчихсэн айдас байв шүү дээ. Амар юу байсан? Hungry байсан л та. Юу ч ихэд бэлэн л үг байсан тухайн үед. Хөгжүүлэгч хийгээд үзье яа болохгүй гэж. Дизайнер хийгээд үзье яа болохгүй гэж гэсэн майндсеттэй. Тэгээд нэг өөргөө дуртай нэг болох нь хүний чухал учраас. Nice. Ямар нэгэн айдас бол байгаагүй. Тэгээд нэмээд нэг одоо ямар ч мэрэгжил нэг тийм спешиал шаардах зүйл байгаа шүү дээ. Одоо жишээ нь хөгжүүлэгчний хувьд аюу тийм логик сэтгэлээ аюу чухал байдаг. Одоо юмны холбоос сүлбээг аюу амархан олох тийм скил байх шаардлагатай. Тэр л хамгийн чухал те. Одоо дизайнерын хувьд бол ихэнх одоо нийгэмд байдаг ойлголттой бол гой харьдуулдаг чадвартай байх хэрэгтэй юм те. Хэлгээд байгаа санаа нь болохоор нөгөө ямар ч мэрэгжил одоо тохирсон хүмүүс гэж байдаг. Одоо бүр төрдөг заяа. Гэхдээ сурч чадахгүй гэсэн үг биш л те. Гэхдээ яг тийм тохирсон тийм яг хүмүүс ингэ байгаад байдаг. Одоо жишээ багш гэдэг мэргэжлийн хувьд бол яг тийм үнэхээр төрдөг байхгүй хүмүүс нь одоо зарим хүмүүс ингээл санал зөрчилдөх хальтаа ингээд ямар ч мэдлийг сурч болно тий. Өсөл сонирхлоор ингээ оролдоод бол хичээжүүлэх болно. Гэхдээ яг үнэн ингээ харахаар одоо нэг тийм хэрэл төрдөг байхгүй. Зориулж тухайн мэргэжил яг энэ мэргэжлийг л эзэмших хүн байна гэж одоо тийм төрдөг байхгүй. Тэгээд хэлгээд байгаа санаа нь би болохоор яг дизайнер болъё гэж өөрөө би ч нэг тийм илүү юу байхгүй. Одоо урлагийн хөгжимд их сонирхолтой юм байхгүй. Нэг тийм философитэй нэг тийм урлагийн талтай илүү сонирхолтой байхгүй. Тэгээ яагаад дизайнер хийгээд яваад байна вэ гэсэн чинь тухайн миний сонирхол маань хийж байгаа зүйлд айгүй огтлцоод байдаг байхгүй. Огтлцоод. Одоо жишээ нь зарим ингээ psychological тийм юм уу шүү дээ. Одоо хүний эффект. За хүн хэрхэн ажилт юм бэ? Тэгээ хүн юмсыг яаж хүлээн авт юм бэ? Гэдэг тийм basic юм ингээ өдөр болгон өмнө нь мэдсэн байлаа л та би одоо. Эсвэл лидер жоох сонирхож байгаа тийм. Тэгээ яг ажил дээр одоо жишээ нь user experience ямар нэг app дээр шинээр гаргахаар болохоор тухайн мэдлгүүд айгүй ингэж тийм source материал болж надад ингэ болцдог байхгүй. Нэр хүн тэгж хүлээж авах юм чинь би ингэж хийх зүг юм байна гэсэн хандлагатай сүлтэй. За тэгээ бүр яг чухал point нь болохоор ямар ч мэржлийг хүн сурч болно. Чадах байхаа. Гэхдээ хүн үнэхээр төрдгөө. Тухайн мэржлэлд зориулж төрдгөө. Яагаад төрдөг вэ гэхээр одоо тухайн хүний одоо хобби, сонирхол гэдэргээ бүгдээрээ огтлцоод байдаг гэсэн үг байхгүй. Тэгээ жоохон тойруулаад яриад тэгж ойлгож байна. Тий, би бол бас тэгж чамтай адилхан боддог. Саяныхаас гол point нь болохоор гол санаа нь юу байсан бэ гэхээр тухайн ямар нэг мэргэжил хүн мэдээ чаддаг гэвэл болно. Хориод байгаа зүйл байхгүй, чадахгүй зүйл байхгүй гэхдээ яг тэр мэргэжилтэй магадгүй те төгс хийж чадах тийм хүн тэр мэргэжлийг төгс эзэмшиж чадах те
тийм хүн бол төрдгөө гэсэн санаа гэж ойлгоод байна. Тийм. Дээрээс нь одоо сүүлийн үед чинь мэрэгжил гэдэг ойлголт бас байхаа билүү тах шиг шүү дээ. Мэрэгжил багаар л ер нь үгүй бол хүн ер нь ямар ч хүн нөгөө универсал байх тийм. Тасан зохицох гэдэг зүйл дахиад яригдаад байгаа. За тэгэхээр бол гол яриа руу эргээд орцгоё та тийм. Хүн анхны нөгөө нэг одоо төсөл аваад шантрах ч юм уу тий. Эсвэл тэрнээс хойш ер нь хамгийн том шантарч исэн үе тэр хизээ байваа гэж асуухаар арай болохгүй ч байх уу. Юу байна? Ямар байсан бэ? Тэгээ тэрийг давж гарч ирсэн дүүхээсээ бидэнд хуваалцаж мэдээж л байгаа л та. Анхны төсөлч биш ер нь тэгээд яг аюу тийм хүнд төсөл байдаг л та. Ингээд одоо ингээд санахаар аюу тийм өвддөг. Тэгэл санаа тавгүй болдог тийм төсөл байгаа. Яагаад гэвэл тэр төсөл аюу муу ажилласан. Тэрнээсээ болоод их зүдэрсэн. Struggle хийсэн. Одоо хүний итгэлийг алдах шахсан тийм төслүүд байхгүй. Тэгээд хугацаанаас хойшлуулаад тийм ингээд ганцхан жижиг нэг хаппинг фичеринг илгээ сайнаас нь л та. Тэгээд зэрийн 7 хийх багсан чи 2-7 хоног болоо. 3-7 хоног болоо. Зүйлдээ би ганцаараа барахгүй болох нь багшлахад нь өсөж туслаа тийм. Тэгжиж нэг дуусгасан төсөл байна. Тэгээд тэр яг юунаас үүдэж гацваа тийм. Жижиг хаппинг фичеринг дизайн хийж яагаад тэгж удаа одоо бодохоор сэтгэл санааны эрүүл мэндэл байсан байгаа юм л та. Одоо гол асуудал. Одоо нэг тийм амар өөрт хэрэггүй тийм нэг хүлээлт өөртөө өсгсөн байсан. Тэр нь юу вэ гэхээр би энийг аюусаа хийх ёстой. Би гэж нэг хүлээж өгсөн байхгүй. Субъективээр би ингэж аюусаа хийх ёстой. Клиентаа баярлуулах ёстой гэд буруу талаас нь хараад хийжсэн төсөл. Тэгээд бүр сүултээ нөгөө ингэж эхэндээ ингэж айгуу хийж чагаад буруу хийгээд эхлэхээр одоо сүултээ бүр ингэж юу ч хийж чадхаа болчдөг. Одоо гар бүр ингэж орохоор айдаг буруу мичгүүдээ гэдэг төсөл рүү орч чаддгүй гэж бүр айгаал бодхоор л айгаал. Өглөөсөө за тэрийг хэмтэл бүр ингэж цочоо л дээ. Тийм хэцүү төсөл байна. Тэндээсээ тэр л айгуу чаленжинг төсөл эхнээсээ дуустал нь айгуу сонин муухай одоо процессор явсаар байгаа л дууссан. Тэгээд дараагийн төслүүд дээр яг тухайн майндсетээ яаж арилгасан бэ тий одоо яаж айхаа болсон бэ гэхээр сэтгэл санаагаа аюул хангаж гисэн. Self care аюул хийсэн. Өөртөө ярилцсан тий одоо би ч бол хүүхд байхасаа өөртөө ярилцал тэр хичээл аюул амар өөрөө аюул сайн ойлгодог даа гэж бодоод л яваад идэг. Яг энэ мэрэгжлийн талбар дээр гарч ирээд юм их ингэ шинэ ертөнц болохоор дахиж өөртөө ярилцах шаардлагатай болсон. Юу ярьж чадах юм уу чадахгүй. Тэгээд өөртөө ярилцаад, ахлагтайгаа ярилцаад тий. Зөвхөйхтэй ингэ one on one уулзалт хийгээд, сэтгэл санаагаа нээгээд. Тэгээд сэтгэлийн одоо сэтгэл зүйн эрүүл мэндийн аюул сайн анхаарстай үр дүнд дараагийн төслүүд аюул амархан гардаг төсөлтэй гаргасан. Амар амархан хийх гэлтэй ингэж болж бүтээл өөх би чинь чадаад ирчих гайхаж байх байгаа бас тий. Гол point нь сэтгэл санааны эрүүл мэнд байна. Тэгээд дээрэс нь нөгөө дизайнерын майндсет багш мэдээж хэнийг дахлах зөвлөж хийхгүй. Хэнийг клиентэд зориулж бас 100% хийхгүй. Тухайн нэг одоо төслийг хэн зориулж юм гэхээр хэрэглэгч нарт зориулж хийнэ гэдэг дээр байх хэрэгтэй. Тэгээд хэрэглэгчээ бодоол эхлэхээр ингээл бусд нь ингээл аюу амархан easy болчихж байгаа юм байна. Тэгээд энээр бас амар тусалж ирсэн юм бясалгал байгаа. Чи бясалгалыг 3 сар болж байна юм чинь. Анх бол ингээл зүгээр YouTube үзэж байгаа л айгүй ингээд шатарсан тийм ингээл болчихдоггүй ч байгаа ш. Нөгөө амар айхтар төслийн дөнгөж тусч байгаа. Тэгэл за одоо яах вэ? YouTube ухаал байжсэн чи хэрхэн бясалгал хийх вэ? Хамгийн амархан арга гэж бичлэг байдیں۔ Тэгэл зүгээр рандом байна. За үзчихээгээл үзээл. Тэгээд тэрэн дээр нэг заавар гэсэн баггүй. Ахын одоо анхлан beginner бясалгал хийж байгаа хүмүүс ингээд 5 минут өгөөд байна.
зөвхөн ингээд нөгөө амьсгалаад үзээ. Тэгээд амьсгалаа ингээд чагнаад зөвхөн амьсгал дээр хаалт төвлөрүүлээд бясалгалыг үзээ. Тэгээд хийнэр санагдал тухайн өдрөөс хийж эхлээд нэг ч таслаагүй л болж байгаа. 5 минут гэж байгаа. 10 минутаар бясалгал хийж байгаа. Аль болох өглөө эртхэн хийхийг хичээж байгаа. Тэгэхээр аюун дотор онгоогоо тайвшраа. Тэгээд тухайн төсөл дээр үсэн бэлгүүн байхгүй болчихж байгаа байхгүй юу? Тухайн нөгөө нэг амир айхтар төсөл дээр байсан бэлгүүнээс шал өөр бэлгүүн болж болж байгаа юм л та. Нэг тийм обжектив юм харц сураад хэрэглэгч зориулж хийн гэдэг дээр байгаа л тий. Тийм аюун сайн үр дүн үзүүлж байгаа. Тэгээ яг хөө заавал бясалгалч биш ер нь сэтгэл санааны эргэлтэндээ аюун анхаарч байгаа гэж бол ямар ч ажил дээр зөв санаж хийхгүй. Тэгвэл тэгэл бусд нь бол тэгэл амархан л явчихдаг л санагдсан байна. Маш гоё point гаргаж ирлээ. Сэтгэл зүйн эрүүл мэнд гэдэг бол бүх зүйлийн ламын сүнс юм шиг надад санагдаад идэв штэ. Хүн тэгээд сэтгэлээрээ доошоо явуул хязгааргүй гэд бас нэг үг гэдэг штэ. Тэрэн шиг би бүр тэгж боддоо штэ. Хүн сэтгэлээрээ доошоо явуулах юм бол сүнсний харваагаас хайлаад дээш явна гэж үздэг штэ. Махан биенээс салаад Эсвэл чи нөгөө юу гэдсэн? Соул гэдсэн. Pixar. Тэр чинь нэг Lost House гэдэг шүү дээ. Тэр шиг. Харин тийм. Тэгээд харин тийм. Тэгээд өөрийн сүнсээ одоо psychology гэдэг үгний psych гэдэг үг ба шүү дээ. Тэр чинь психе гэсэн үг грек үг байхгүй тайлчлаа. Тэрэндээ юу гэсэн утгатай вэ гэсэн чинь сүнс гэсэн утгатай байхгүй. Хүний бие өөрийн soul гэсэн утгатай. Тэр point нь болохоор одоогийн бидрийг яриад байгаа сэтгэл судлалын салбар чинь ингээд явж явсаар ингээд сүнс төр төлөөрч ингэж анх үзсэн байгаа байхгүй. Тэгээд бодоо үзэхээр ингээд аюул чухал болчихж байгаа юм л да. Одоо өөрийгөө ингэж анхаарах, self care хийх, өөрийн сүнсээ ингэж одоо үргэлж тийм бүрцэлэх, бүүгэлэх хэрэгтэй л байна л да. Яг үнэ. Нэгэнт бясалгал ярьсныг би бас сонсогчтой нэг аппликейшн танилцуулъя гэж бодлоо. Хэрвээ бясалгал хийх гээд яг учраа олохгүй байгаа хүмүүс байвал би өөрөө бас нэг мундаг хүн бол биш. Бясалгалыг туршиж үзээд энэ аппликейшнээр туршиж үзээд одоогоор бас нэг 2-3 сар л болж байгаа. Бараг 2 сар орчим болж байгаа. За энэ аппликейшн маань ямар нэртэй аппликейшн бэ гэхээр Balance гэдэг нэртэй шинэ аппликейшн юм шиг байна. Тэгээд эхний нэг жил үнэгүй би одоо орлоо нүгэн шиг л явж байгаа. Тэгээд нэг жил өнгөө гэдэг чинь бол ингээд амар хацтай. Тэгээд таалагдвал мэдээ сунгаад төлбөрийн төлөөд ашиглаад явах боломжтой. Эхний нэг жилдээ танд ингээд үнэгүйгээр байгаа. Энэ аппликейшны хамгийн гол нөгөө фичрүүд нь юу вэ гэхээр хүний өөрийнх нь одоо өгж байгаа дата байгаа байхгүй юу? За би өнөөдөр инглээ тэглээ. Би ингээд өмнөх бясалгалын хичээлээс ийм зүйл сурлаа, бас сураагүй ч гэдэг юм уу те. Асуултууд танаас асууна. Тэгээд таны өгсөн тэр мэдээллийн дагуу, хариултын дагуу одоо personalized гэх юм уу? Байдлаар дараагийн бясалгалчин ингээд өөрчлөгдөж явдаг байхгүй юу? Тэр нь ингээд хамгийн супер нь гэсэн үг. Тэгээд дээрэс нь дотор маш олон план, маш олон ингээд бясалгалын зүйлс байгаа. Унтахынхаа өмнө ч гэдэг юм уу те. Зүгээр л өдрийн брейк авах гэх мэт энэ аппликейшнийг би бас та бүхэн санал болгож байна. Хэрвээ дөнгөж эхлэх гээд яхаа мэдгүй байгаа хүмүүс байл би тэгээ бас линкийн доор подкастынхаа description үлдээчээ. За дундуур нь бага аппликейшны сурчлагаа яа. За миний асуугаагүй нэг л үлдсэн одоо асуулт байна л да. Бас хамгийн сүүлийнх нь дээрээс нь бас хамгийн хүнд чиж бас магадгүй. За Анх ингээд дизайнер болж байхад тий. Одоо угаасаа л хоёулаа чинь залуу дизайнерууд байгаа шүү дээ. Тэгэхэд бол сая хоёулангийн ирсэнчлэн зөндөө уналттай үе, зөндөө шантрах үе бас байлаа. За тэр үеүүдэд магадгүй хамгийн одоо том шүүмжлэл авч исэн юу байсан бэ? Яна би юу ич вэж гэдэг юм те. Зүгээр тийм сэрэлт болох тийм зүйл юу байсан бэ гэж асуулаарай зөв юм болоо. Тийм үг байсан уу? тийм яг одоо санджаагаар бол амар хоногч
үлдсэн юм бол байхгүй байна. Мгм. Одоо би аюу баярлалтай л одоо прографт ороод аюу тийм зөв эрүүл уур амьсгалтай байдаг. Мгм. Одоо шүүмжил мэдээж өгнө. Гэхдээ төв хөндлөөний биш тухайн мэрэгжлийн талаас нь өгч байгаа. Тийм учраас ямар нэг өвдгөх зүйл ерөөсөө байдаггүй. Гэхдээ яг анх сурч явах үедээ одоо мэрэгжлийн талаар одоо ажиллаа явж явах үедээ өөрөөсөө л хамгийн их амар олон шүүмжийг л авч ирсэн байна гэдэг маань ямар нэг юм одоо ингэж хангалттай хийж чадахгүй одоо нэг ахлах дээр ингэж нэг ревю өгөөд фидбек авъя гэдэг төхөөр аачин болоо дутуу байна гих үед болгоо өөрөө ингэж чимэх чадвар сэтгэлээсээ чи ингэ дутуу байна гэх юм болоо гэж өөрийгөө тэгж аягүй чинь чамлж явдаг одоо ч гэсэн явсаар л байна. Тэгэхээр яг хамгийн том шүүмжлэх хүн ер нь өөрөө өөртөө л яг honestly өгдөг юм шиг байна. Тэр нь л хамгийн их одоо нөгөө effective үр нөлөөтэй байдаг. Тэгээ хин нэгнээс одоо үг сонсоод гомдох бол амархан. Баярлах бас амархан. Гэхдээ эцсүүлдээ ерөөсөө хүний өөрчлөлтөг ганц л хүчин зүйл нь хүн өөрөө өөрийгөө л өөрчилдөг байхгүй. Хамгийн хэрэгцээтэй шүүмжлэл хамгийн мартуштай материалыг өөртөө л хэлдэг. Тийм учраас тийм шүүмжлэлүүд гэвэл яг өөртөө өгч ирсэн л тийм амар том шүүмжлэлүүд л байна. Тэгээд ингэдэг байхгүй одоо өөртөө ярилцаж чадахгүй толгойд айгүй их юм байгаад байвал тэгээ ингээд бичдэг байхгүй ямар нэг зүгээр гаргацдаг. Тэгээд тэрийг ингээд бичснийхаа дараа уншаад ааш гэж боддог байхгүй. Тэгэл тэгэхэд л айгүй ингээд толгой цэгцрээ явчихдаг. Тэгээ өөртөө л айгүй сайн ажиллах хэрэгтэй л гэсэн санаалтай. Nice. Тийм шүү. Би бүр боловсрол орсон чи нэрээ тийм шүү гэж бодож бодсон. За ингээд миний асуултууд бол ингээд дууссан байна. Чамд нэмж хэлэх зүйлс байна уу? Хэлэх зүйлс байгалах та гэхгүй. Тийм яг яг над чиг юм одоо залуучууд гэх юм те яг ижилхэн би ч одоо 20 настай. Ер нь өсвөр насаа дуусгах тийм хүнтэй те. Амраа тийм хүүхдүүд байгалах л та. Одоо яг юм struggle ижилхэн те яхаа мэдхгүй нэг их сургуульд орсон чи зөв ч юм суугаад байгаа юм шиг буруу ч юм суугаад байгаа юм шиг гарч тийм үү гарахгүй мүү гэл айгүй тийм эрэлзээтэй юм тийм одоо ихсэн одоо яг оршмон хямралд орсон тийм хүмүүс байгаа байх. Тэгээд тэдэрт нэг л хандаж өгүүлмээр л байна л та. Тийм хүмүүс айгүй олон байдаг яг энэ яг чинь generation нэг тийм говьмхон ч юм уу эсвэл үнэхээр тийм амар deep бодоод байдаг ч юм уу тийм говьмхон хүмүүс байдаг. Тэгээд амьдрал сайхан болно. Ирээдүйд чамд гоё зөндөө боломжууд ирнэ. Чи нэг тийм хүлээгээд байх шаардлагагүй, чи хичээгээд байх шаардлагагүй, угаасаа чамд ирнэ. Чи найдах чирэггүй угаасаа чамд ирнэ. Гол point нь өөрийгөө одоо хиймэл зүйлээр битээ өөрийгөө дараарай. Битээ готраарай, тэ. Готрох зүгээр л тэ. Мэдээж готорч болно. Баярлах бас зүгээр баярлж болно. Тэр болгоно хүлээн зөвшөөрч байгаа. Одоо нэг тийм өөртөө тийм нэг имиж үсгчээд одоо би л нэг тийм мундаг би л Z generation гээд өөрийгөө одоо нэг жоохон гонигламар байгаа үедээ одоо гонигчж байгаарай гэсэн үг байхгүй. Наа чин зүгээрээ, наа чин эрүүл хүний хийдэг үйлдэлээ. Чиний нөгөө биологи одоо биологийн бие чинь гэж угаасаа тийм хэрэгцээгээ хангах шаардлагатай байдаг. Учирс зүгээрээ хамгийн гол point нь ерөөсөө тэгж үхмээр байна. Хэмээ оролцвол яасан бэ гэж бодож болохгүй шүү. Би өөрөө ойтон байх та гэдэг нэг attempted suicide attempt хийжсэн байхгүй тий. Тэгэхээр яг тэр үл амар turning point гэсэн л та. Тэгэх нэг шаардлагагүй. Чи өөрийнхөө эргэн тойронд л өөрийнхөө л зовоод зүйл хийж иж магадгүй. Тэгээд өөрөө бодоод үзээрэй.
хэдий юм хэлмээр байна. Яагаад гэвэл би нөгөө 2 3 жил өмнө би өөрөө тийм байсан учраас 2 3 жилийн өмнөх өөртөөгөө өөрлөг үйл юм хэлээд байгаа гэсэн үг л дээ. Тэрвээ би одоо тэгж готарч одоо юу гэдэг хиймэл дүр зураг үүсгэж нэг л тийм байгаагүй бол одоо би илүү дээр ч юм уу байх байсан байхаа гэж боддог байхгүй. Тийм учраас ойлгохыг ойлж байгаарэ. Одоо сэтгэл санаагаа эрүүл байлгаарэ. Төвчих хэрэггүй шүү. Ингэж шүүмжлэлээс битээ байгаарэ. Энэс юу их ч одоо би аюу их шүүмжлэл гэдэргээл яриад. Гэхдээ яг үнэндээ хин ч хэнийг шүүмжлэхийг хүсдэг. Зүгээр л хүн болгон хүлээмж зөвшөөрөх хийх хүсдэг зүйл. Тийм учраас өөрийгөө ч бусдыгаа ч хүлээмж зөвшөөрч байгаарэ. Гэвэл юм л да. Тэст баг. Зүгээр гоё л штэ. Тийм маш чухал сэдвүүдийг хөндлөө сая бас тэ. Бүлээн зөвшөөрөх гэдэг зүйл бол хүн болгоны л хүсэмжид хэрэгцээ байдаг. Хинт ч бүлээн зөвшөөрөгдөн тэ. Тийм. Одоо магадгүй нөгөө 2 3 жилийн өмнөх бэлгүүнээ байгаагүй бол бас магадгүй өнөөдрийн бэлгүүнээ байхгүй байсан байх. Байж бас болно. Тийм тэгэхээр аль нь ч үж болно. Гол point нь гониглах гэдэг зүйл хэвэн, баярлах гэдэг зүйл хэвэн. Энэ зүйлсүүдийг хүлээн зөвшөөрч сураарай гэдэг гол point байлаа. За өнөөдрийн манай подкастын дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Маш олон сэдвийг нэг олон сэдвээр өгөл юм дээ. Хэрэгтэй зүйлсүүдийг бас хамруулад өөрсдийнхөө л одоо нөгөө жагаа зүйлсээс хуваалцаж байгаа шүү. Тэгээд илүү бас залуу хүүхдүүд те тэд зориулж бас илүү энэ дугаарыг хийлээ. За магадгүй ихт хүн болгон сонсч болно л доо. Энэ болгонд л угаасаа баярлах, гониглах амлалтын үе гэж байгаа. За тэгээд энэ үрийг тусгадаа те. За үзэгчдээ манай подкастыг сонссонд маш их баярлалаа. Дараагийн дугаараар дараа 7 хоногт иргэн уулзцгаая. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа.